Хятадын Alibaba Group-ийн үүсгэн байгуулагч Jack Ma-гийн амжилттай бизнесийн талаарх хэлтгэлийн түлхүүр санаануудыг танд хүргэж байна. Намайг бага байхад аав маань чи дэндүү их юм мэдэх юм аа. Даанч мэдлэгчин маш гүйхэн гэж шүмжилдэг байсан. Миний сул тал хэтэрхий олон зүйлд анхаарлаа хандуулж олон чулуу хөөсөн явдал байсан юм. Харин миний давуу тал бол мөн л хэтэрхий олон зүйлийг сонирхсон явдал байсан юм. Ямар ч хүнтэй сониуч зангаар ярилц. Сониуч зангаа гээхгүй байх нь хамгийн чухал. Баян болсон ч, эрх мэдэлтэй болсон ч бүхнийг сонирх. Үргэлж шинийг эргэлхийлж бай. Би шилдэг сурагч байгаагүй. 3 удаа коллежид орох шалгалтандаа унаж 30 ажлаас татгалцсан хариу авсан. Гэхдээ би үүнтэй эвлэрсэн. Шудраг бус байна гэж гомдлох шаардлага байхгүй. Яагаад чамд өөр хүмүүс туслах ёстой гэж? Зөвхөн чи л өөртөө туслана. Амжилттай бизнесийн үндэс: 1-дүгээрт хэрэглэгч, 2-дүгээрт ажилчид, 3-дүгээрт хувьцаа эзэмшигчдийг тавь. Учир нь хэрэглэгчид чамд мөнгө төлж байгаа болохоос биш, хувьцаа эзэмшигчид төлдөггүй шүү дээ. Дэлхий өөрчлөгдөж байхад чи гомдлох биш, өөрийгөө өөрчлөх ёстой. Чи өөрчлөлтийг зогсоож чадахгүй. Хаана олон хүн гомдолж байна, тэнд боломж бий. Харин чи тэр гомдлоод байгаа асуудлыг шийдэж чадвал амжилтанд хүрнэ шүү. Амжилтанд хүрсэн хүмүүсийн нийтлэг давуу тал нь тэд үргэлж ирээдүйдээ итгэлтэй байдаг. Тэд хизээч гомдлдоггүй. Үргэлж байгаа зүйлдээ талархалтай ханддаг тийм л хүмүүс. Харин амжилтанд хүрээгүй хүмүүс үргэлж гомдолдог. Сайн удирдагчтай байх уу, сайн компанид орох уу гэж асуувал би сайн удирдагчийг сонгоно. 30 хүртэлх насны залуусын хувьд сайн удирдагч олон зүйл зааж, их зүйлд тусалдаг. Харин та 30-аас 40 настай бол юу хийхийг хүснэ түүнийг л хий. Харин 40-оос 50 настай бол өөрийн чаддаг зүйлийг л хий. Шинэ зүйл оролдох, огт мэдэхгүй зүйлээ хийх хэрэггүй. Эцэст нь хэлэхэд боломж үргэлж бий. Та Монголд сэтгэж болохгүй. Харин дэлхийг тэр чигээр нь харж том сэтгэх хэрэгтэй. Учир нь энд сайхан их оронтой, агуу түүхтэй, ур чадвар өндөртэй 3 сая хүн амьдарч байна шүү дээ. Танд амжилт хүсье. AB Media, мэдлэгийн пуужин.